Medical media юм олон кем хамтран үзүүлж байна. Эний маань эхлэхэд шал өөр ертөнцөөс шал өөр 2 настай хүүхдийн дотор орж байгаагаар манай энэ маань эхэлж байгаа. Шууд босонгуудаа энэ хаанах вэ гэж гадаахыг харсан чинь нэг том ордон дотор байгаа болтой. 2 настай мөртлөө бидээж амар ярьж байгаа. Нөгөө үйлчлэгч нь гинт гайхаал. Гэхдээ 2 жилийн туршинд амьдэрсэн болохоор дурсамжинд байж л байгаа. Дараа нь гэр бүлийн оройн зоогод орчихно. Мань хүн болохоор дээр 3 ахтай. Айлын баг л болж таарж байгаа. Үйлчлэгч нь мань үнийг баг хүүхэнд болохоор тойрж бойрол. Аав нь болохоор хүүхдүүдээ чи одоо юу хийж байгаа? Чи одоо ямар бэлтгэл хийж бийж тэгээд асууж шалгаагаал. Харин мань хүнээс чи одоо юу хийж чинь гэсэн чинь энэ улсын соёл эдрийг мэдэхгүй болохоор эхлээ судлан даа гэдээ. Энэ ертөнцид болохоор шидийн хүч байдаг. Хамгийн хүчтэй шидүүд нь болохоор гал, ус, газар, шороо, агаар гэж байгаа. 3 ах нь болохоор ус, шороо, салхи гэсэн 3 шидийг эзэмшдэг юм байна. Мань хүнийг баг нь болохоор хамгийн хүчтэй буюу галын шидийг эзэмших байх гээл аав нь найдлаг тавиад байгаа юм билээ. Ээж нь болохоор байхгүй. Надад өссөн хамгийн сүүлчийн хүүхэд болохоор чи гэл. Дараа мань хүнд хичээл орохоор болдیں۔ Нэмж мэдхүү гээл 2 дээр эвдэхүү 3 хідвэ гэл. Тэр өдрөөс хойш өдөр болгон хичээл хийдэг болчихсон. 7 хоногийн дотор уншиж бичээ сурчихсан гэж боддоо. Дараа нь үйлчлэгчтэйгээ элдээ бэлтгэл хийж байгаа. Нөгөөд нь ингээл болоо юм уу гэсэн чинь. Нөгөөд үйлчлэгч нь болохоор манай гүн аныг доромжлоо шийтэг гисгэл хүртээл гээл. Мэдхүү заавал тэгэх шаардлагагүй гэл. Заавал хийвэ гэсэн чинь дигд яслаал өнгөрдөө. Юуж явсаар мань хүн 6 нас хүрвэ. Үеийнхээ хүүхдүүдийг бол зодчдаг болцсон байгаа. Тэгэл элдээ бэлтгэл хийчээд амраа сууж исэн чинь нэг дайчин болтой мань хүн дээр ирснэ. 4-р гүн ануу гээл. Гарын харстаа өчтөө бэлтгэл хийчээд гарч ямар ч цэврүү алга шүү гээл. Би чамайг дайчин болгоод мундаг сэлвч болгоно гээл. Би багштай чи яриад эд чамтай зүг бэлтгэл хий гэсэн чинь мань хүн хичээл хийх дуртай, элдээ бэлтгэл хийх дуртай гэдээ үлдээждэг. Мэдээж би зөөлө хатан чи хүүхэд юм чинь гээл. Гэсэн юун зөөлө хандах. Элдээ 100 удаа сав 100 сунаа 100 гэцтэй таталт хийвээ гээл. Бараг нөгөө сайтамагийн бэлтгэл хийлгээд аав шүү. Тэгэхээр давраа сууж чинь үйлчлэгч нь хурж ирээд алчуур авчирч өгдөг. За тэгээд нэг өдөр энэ хүн анх удаага ордноос гарan тосгоны захаар хисэж байгаа. Өмнө нь бэлтгэл хичээл гэж явсаар өөртөө явж цаг гаргаж байгаагүй. Тэгээ нэг өдөр амрыг захаар гарсан тэр энэ хүн баг анх удаага энэ их бүсийг харж байгаа ийм их хүнтэй үгээл. Харин тэгээл явж ирсэн чинь урдуур нь нэг хүүхдийг хүзүүч зүйлгцэн гардаас төлцөө явж идий. Энэ хүнийхэнд болохоор төрсөн хүүхд гэж байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө хүүхдээ боол болгоо зархаад идэг. Харин атаас нь нэг эмэгтэй гарч ирдэг. Энэ болохоор энэ захын эзэн л юм шиг үлээ. Нөгөө хүүхдийг чийд хулгайлах шид ашиглан 3 мөнгөн зоос олно гэсэн чинь очиж ийм хямдхан багт яадыг гээд нөгөө хүүхдийг чи зодоод идий. Ашигтай болоод төрөөгүйгээд. Харин манай хүн болохоор 5 том мөнгөн зоосоор худалдаад авчдаг. Одоо ингээ чи ирэх чөлөөтэй очих газар байгаа эсвэл бадаад очих уу гэж асуудал. Гадны хүн оруулж болохгүй болохоор заавал боол олох ёстой болж байгаа. Дараа нь боолын гэрээгээд гар дээр шивээс босгочдөг. Нөгөө эмэгтэйчүүд ахны хөвчөд өнгөө гэрээгээд өгчөөс чил байдаг хөө баярлаа гэж хэлээл. Нөгөө эмэгтэйд болохоор язгууртаг баярлаа гэж хэлдэг бүгж гайхаж байгаа. Дараа нь хүүхдийчээд хувц бууц авч өгөөд өг зүс оруулчихжээ. Өнөөнийг авах гээд нөгөө бэлтгэл хийх гээд нөгөө дайчиж ирчихсэн байдаг. Намайг байгаа би гэж битгий хэлээрээ гэдэг нөгөө боол хүүхдээ хэлж байгаа байхгүй юу. Тэгэхэд арлах гэсэн биш өөрөө оронд нь бэлтгэлд нь яваад өгдөө. Мэдсэд нь мань хүн 8 нас хүрч мань хүн өөрийнхөө шидийн хүчийг тодорхойлуулах нас нь болчихж байгаа. Харин мань хүний шид бүтээх шидтэн гэдгийг нөгөө хүлээлт тавьж исэн аав ч бүр уурлаа. Бүр илдээ суглаад мань хүн ч бүр алах гад дайраад идэг за. Би чамаа галын шидтэн болгох гэж найдаж байсан гэл. Харин тэгвэжс чинь ах нь урд уранд ордог. Ингээ хийд юмээ өхүүлж байхаар манай нутгаас аслагдмал тосгон руу явуулвал яад ивэ гэж хэлдэг. Тэдний иргэдтэй энэ улс нь нэг тогтворгүй гэдэг болохоор зохицуулахаар явуулахаар болж байгаа. Нөгөө ах нь уулчлаарай энэс үр арга байсангүй гэл. Нам үзий ятсан ч болно гэж уучлалт гуйдаг. Харин ч мань хүн баярлалаа гэж хэлж байгаа. Дараа өдөр нь мэдээж явахаар болж хамгийн өмнөдөө баглаад байжсэн чинь нөгөө дайчин багш чи хуржстай цуг явна даа хөө гэж явдیں۔ Чиний бэлтгэлийг хийлгдэг. Дээрс нь бас өөрт нь хичээл дам заадаг багш нь ч бас цуг явна гэд тэтгэврийн насаа өнгөрөх 100 та арга гээл дагаж явж байгаа. Мэдээж бас гэрээ үйлчлэгч нь болон боол хүүхэд нь бас явж байгаа. Явах гэдэл тэдний хотны иргэний хүүхэд нь та явах чам уу гэж асуугаад яаж мэдсэнгс чинь бүх иргэдэнд цугалж гисэн байдаг. Мань хүн анх зах орсноос эхлээд байн хүмүүст ирж уулздаг болсон юм байлээ. Мэдээж өөрийнхөө сайхан сэтгэлээр сайхан үгүүгээр харилцаал. Тэгсээр ард иргэдийн хаа тхлийг олчихсон. Аян замд нь өдөж өгч байгаамаа.
За энэ удаагийн бичлэг маань дуусж байна. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Мэдээж subscribe дараад байвал урамжаа дараагийн партийг хурдан оруулах болно. Тэгээд дараа дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.